Сайн байцгаана уу их юмд үзэгчдээ. Өнөөдөр бидний уран зохиолын дугаар маань эхлэх болсон байна. За өнөөдөр Телеграфт хоёр урд хойд хоёр хөршийнхөн том зохиолчдын том уран бүтээлийг задлахад бэлэнсэн байна. За өнөөдрийн уран зохиол дээр бол галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг адилхан нэртэй хоёр өөр улсын хоёр өөр зохиолчийн хоёр өөр утга санааг илэрхийлсэн ийм зохиолыг хоёр талаас нь ингээд задлах нэ. За Телеграфын зүгээс бол Оросын зохиолч Гоголын галзуу хүний өдрийн тэмдэглэл. За миний зүгээс бол Эддийн орчин үеийн уран зохиолын гүнзгийгч Лөвшөөний галзуу хүний өдрийн тэмдэглэлийг ингээд хоёр талаас нь өөрсдийнхөө уншснаа, ойлгоснороо тэгээд ингээд товчхон задлаад ингээд санааг нь гэсэн илэрхийлж байна. За тэгвэл Телеграфт маань эхлэх үү те. За баярлалаа. Үзэгчдээ өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу? Та Таиланд Турк Дубай явах гээд визэ бэлтжчихсэн байгаа юу? Тэгвэл танд эдгээр улсуудад зайлшгүй шаардлагатай аппликейшнуудыг санал болгоё. Таиланд улсад Grab аппликейшнийг ашиглан такси дуудах, хоол хүргүүлэх гэх мэт бүх төрлийн үйлчлэгийг авах боломжтой. Энэ дангаас Таиланд биш зүүн Азийн бүх улсад ашиглахад боломжтой. Турк улсад болохоор та би такси болон Uber аппликейшнаар такси дуудан тэвэл үйлчлэг авах боломжтой. Харин Дубайд Careem аппликейшнийг ашиглан мөнгө шилжүүлэх, такси дуудах, мөн хоол хүргүүлэх гэх мэт бүх төрлийн үйлчлэгийг авах боломжтой. Эдгээр аппликейшнуудыг ашиглахад танд зайлшгүй интернет шаардлагатай. Тэм учраас Global.me бүү мартаарай. Global.me tips нэг байлаа. Сая хэллээ шүү дээ нөгөө урд хойд хөршийнхөө бичсэн уран зохиолыг задлах нэ гэдэг. Энэ дэр магадгүй Украинууд их хэмжиг хандах болов гэж бодож байна. Яагаад гэх юм бол Николай Васильевич Гоголь маань өөрөө Украинд ирсэн хүн байна. Тэгэхдээ ер нь бол бид нэр Оросын уран зохиолч гэдгээр нь ордог л Гоголийг бол тэ. Тэгээ дээрэс нь одоо энэ монгол хэл рүү хөрвүүлэгдсэн энэ Гоголын Петербургийн туужс гэдэг энэ бол их олдгоо болцсон байлээ тэ. Тэгээд хайж их явсан. Тэгээ хэрвээ та бүхэн хүсэх юм бол орос хэл дээр нь бол яг нөгөө PDF-ээр бол энэ төр байлаа. Тэгэхээр Записки сумасшедшего гэдэг файлтаар хайх юм бол орос хэл дээр гарч ирнэ. За тэгээд e-book гэдэг нэг юм дээр бас монгол хэл дээр байх шиг байлаа. Тэрийг авах юм бол энэ номыг уншиж болно гэж. За тэгээд мэдээж хэрэг уламжлалт болсны дагуу тэгэхээр зохиолчийнхоо намтраас товчхондоо биш татаж дурдъя гэж тэ. За ингээд галзуу хүний өдрийн тэмдэглэл зохиолын зохиогч Николай Васильевич Гоголь нь 1809 онд Украины Полтава гэж мужийн за Сорочинцы гэдэг тосгон төрсөн. За эцэг нь бол аав нь бол Василий Гоголь Яновский гэж хүн байсан. За тэгээд өөрөө бол сонгодог жүжигийн зохиолч юм хүн байсан. Тэгээд бас аавынхаа бараг мэргэжлийг өөрөө өвлж авсан ийм хүн байсан. За харин ээж нь бол ихээхэн тийм шашинтлаг иж шидэнд итгэдэг. За зарим тохиолдолд юм сулмын зан үйлж хийдэг ийм элдвтэй гэж хэлж болох юм эмэгтэй байжээ. За Гоголь маань бол 1828 онд болохоор 19 настай байхдаа Санкт Петербург хот руу очсон. За ингэж очихдоо бол нэг бол шүүгч, эсвэл нэг бол алдартай жүжигчин болно гэдэг ийм хүсэл мөрөөдөлтэйгээр амбицтайгаар ингэж очсон байдаг тийм. За ингээд манай хүнийг бол гэхдээ Санкт Петербург хот бол бараг залгицсан гэж хэлж болно. За тэгээд Петербургт очиод санхүүгийн хямралд орсон. За дээрэс нь эхний хэдэн сар бол ерөөсөө ажил олж чадаагүй, мөнгөгүй болсон. За ингээд өөрөө ер нь зохиол бүтээллүүдэд бичих хэрэгтэй юм байна гэж бодсон. За тэгээд ганц Кирхельгартен гэдэг нэртэй анхны шүлгийнхээ номыг зохиож гаргасан байдаг. Тэгт нь бол хөрхий шүмжлэгчд бол хамгийн анхны шүлгийн номыг нь бол Ботнер гэсэн байдаг. За тэгээд ер нь бол өөрийнхөө энэ номоо бүх хэвлэлийг нь өөрөө худалдаж аваад бүгдийг далж чадаад би хизээч ном бичихгүй гэж ингэж шийдсэн гэж. За тэгээд энэ одоо ярих гэж буй зохиолын гол дүр бол энэ Попришин гэж хүний дүр байгаа. Аксенти Иванович Попришин гэдэг. За энэ хүн бол шуудхан хэлэхэд бол Гоголь бол өөрөө ер нь дүр нь бол өөрөө байдаг. За энэ хүн бол доод зэрэглэлийн буюу 9 дугаар зэргийн төгшмөл хүн байдаг. Дүрийн албаа гэж гэсэн үг тийм. За тэгээд Гоголь бол өөрөө амьдрахын эрхэнд Петербург хотод бол дотоод хэргийн яамд бол төрийн өмчийн газрын төгшмөлөөр ингэж ажиллаж эхэлж байсан гэдэг. За тэгэхээр тухайн үеийн бид нар нийгмийг нь ойлгох хэрэгтэй. 19-р зууны 1-р хагас гэдэг бол яг л одоо 1722 онд 1-р Петр хааны байгуулсан одоо тэр 14 зэрэглэлээс бүрддэг одоо зэрэглэлийн хүснэгт гээчийг гаргасан. За энэ нь бол яг нөгөө дараатай шатлан захирах ёсны дагуу гаргасан хэм хэмжээнүүд гаргаж ирсэн байдаг. Тэгэхээр одоо статусаас ихээхэн хамаардаг ийм Оросын нийгэм байжээ гэж. Тэгэхээр бол Гоголь өөрөө амьдралынх нь хөдөлмөрийнх нь замнал бол хамгийн доод зэрэглэлийн
хамгийн доод шатны бичигч яалан тушаал ингээд анх ингээд очиж байсан гэж. За тэгээд мань хүн болвол өглөөнөөс орой болгон одоо яг тэр бичээч их ажлыг хийдэг, хүүхдээ өрөөнд суун. За тэгээд дарагдаа туслана. Ерөнхийдөө одооны хэллэгээр бол бид нөгөө цүнх баригч гэдэг нэршил байдаг шүү дээ. Цүнх баригчийн тийм ажил ингээд эхэлдэг. За энэ нь бол мань хүний өөрийнх нь амбиц, өөрийнх нь бэлэг оюуныг огт гаргахгүй байсан тэр одоо сэтгэл зүйн тарчлан хашгиранаас үүдэлтэй одоо зохиол нь бол записки сумашээч буюу тий галзуу хүний өдрийн тэмдэглэл номыг бичих хамгийн гол шалтгаан болсон. За өөрөө яагаад гэх юм бол энд ажиллаж явах хугацаанд төрийн одоо байгууламж том аппаратын мянган хүмүүсийг өөр ажиглаж исэн байдаг. Тэгэхээр яг нөгөө дотор нь ороод тогоонд нэгээд хамтдаа байсан хүний хувьд бол хүмүүс ямар ааш баяг гаргадаггүй, 2 дугаар зэргийн төвшмөлх хизээж 6 дугаар төвшний аль багштай хизээж юм ярьдаггүй ч гэдэг юм уу. Эсвэл 10 дугаар төвшний хүмүүс хэрхэн дээд төвшнийхээ хүмүүстэй дулдуулж явдаг гэдгийг бол яг өөрийнөдөр хөндлөнгөөс харж ирсэн учраас зохиолууд нь их тийм амьдралтай харагдчихадаг. Тийм ч учраас дотроо хадгалж байгаа энэ хорслоо бол гаргаж дамжуулж бичсэн байдгаа гэж. Тэр зэрэглэлээр хуваагаад төвшмөлөд байгаа нь бол бүр ингээд кастинг систем шиг болцсон тий. Ерөөсөө ингээд дэвшиж болохгүй одоо яг бууж бол болох л та алдаа гаргаад явах юм бол тэр нөгөө одоо энэ нөгөө Питер Үргийн туучс дээр бас юуны тухай гардаг шинэл багас зохиол наа штэ шинэл дээрээс гардаг тэр нөгөө генералын ардаас ингээд найтайцсан чинь тэр бүр ингээд бүр тэрэнгүүр нь бас одоо тэр одоо 14 зэрэгээр ингээд хуваацсан байгаа хүмүүс бол дэвшиж болохгүй яг буугал бууж болно. Тэгээд ийм кастинг систем үүссэн байгаа гэсэн бичсэн байдаг. Яг нэг энэ сэдвээр бол нэг Монголд уран сайхны кино гарсан байдаг шүү дээ. Нөө Бурхан өршөг гэдэг яг тэрнтэй ийм найдахтай гэдэг шинэлдэг шүү дээ. Тэгээд тэрнээсээ ингээд дуучлахгүй гайваад тухай кино яг нэг тиймэрхүү үйл явдалтай тий. За тэгээд энэ өгүүлбэрүүд бол энэ Санкт Петербургийн өгүүлбэрүүд Санкт Петербургийн тууч хэсгийн одоо энэ номноо орсон. За нэг бисрэг одоо юм тууж юм л да тий. 40 уудтай 30 уудтай байнуудаа тий хүн суугаад нэг өдрийн цайныхаа үеэр уншиж болох үз. За тэгээд энэ галзуу хүний өдрийн тэмдэглэл дээр болвол Петербург хотыг бол зүгээр нэг хот гэдгээр нь бол ерөөсөй бичээгүй. Харин энэ хотод ам өгч ингэж бичсэн. Харин хотыг бол амьд биет ийм хүнийг амьдаар нь залгидаг мангас мэтэр ингэж гаргаж ирсэн нь одоо магадгүй хамгийн ихний үеийн magic realism буюу одоо тэр шилд реализмын эхний бүтээлүүдийн нэг юм гэж одоо шүүмжлэгч нар гэж үздэг. Тэр Петербург ч өөрөө бас их тийм харанхуй ихвчлийн өрн дандаа харанхуй манхуу байгаад байдаг тийм хот юм шиг байна. Тэгээ хүнийг бас ингээд хүн чинь нар үзэхгүй бол ингээд би организмаасаа Д витамин ялгаруулж чадахгүй тэгээ бас ингээд ганцаардл тэгээл ингээд өөрөө бас төгшөөгөө болдог тийм юм шиг байна. Тэгээд хурдан галзуурдаг тийм. Славин депресс гэдэг юм нөгөө ойлголт үг нэгжил хүртэл байдаг. Ягаад гэх юм бол нар их тийм цөөн өдөр тусдаг учраас цөөн цаг тусдаг учраас хүмүүсийн сэтгэл санаа нь ихээхэн тийм болдгоо гэдэг. Петербург хот ч гэсэн нэлээд одоо хойшоо туйлын туяаг хүртэл харагддаг ийм газар байгаа шүү дээ. Тэгэхээр энд одоо үйл явдлын ихэнх нь тэр чигээрээ өрнөндөө тэгээд энэ зохиолын. За тэгээд Петербург хотод бол яг очих юм бол гайхамшигтай хот л та тийм. Очоод сайхан очоод үзэх юм бол Оросууд өөрсдөө Окно в Европу буюу Европ руу харсан цонх гэж нэрлэдэг тийм. Петр хаан байгуулсан одоо тэр өргөн чөлөөнүүд, гудамжууд, тэр барилга архитектур бол үнэхээр гайхамшигтай ийм хот юм аа. Гэхдээ Петербург бол хэзээ ч харагдаж байгаа шиг тийм хот биш юм аа. За тэгээд энэ бол одоо Петербургийн бензиний гэрлэн хүртэл худлаа хэлдэг. Хүмүүсийн нүүр царай биш. Хүмүүс одоо юу гэдэг юм нүүр царай яг өөртөө чин сэтгэлээрээ биш. Өөртөөхөө нийгмийн гарал үүсэл статус болон зүүсэн одон тэмдгээрээ бие биентэйгээ ялгаж харьцдаг. Ийм одоо байжаа гэдэг гогл бичдэг. За тэгээд энэ хотод бол ер нь ихээхэн томоохон дэлхийн хотуудад очиход бол хүн өөрийгөө бол их жижигхэн гэдэг мэдэрч эхэлдэг л дээ. Яг зах хязгааргүй харагдах тэнгисийн өмнө харчаад хүн өөрийгөө ямар өчүүхэн амтан бэ гэдгийг мэдэрдэг шиг. Жишээлх юм бол агуу их том Нью-Йорк хот руу очих юм бол би одоо энд яг юу вэ гэд магадгүй хүмүүс амбицаа гин. Тэгээд сүүл рүү өөрийнхөө биегээ гэж эхэлдэг. Тэгэхээр энэ биегээ гээсэн этгээд буюу population хэмээх одоо гол дүрээр бол дамжуулдаг. Энэ нь бол гоглыг өөрөө юм а гэж. Тэгэхээр population бол яг энэ одоо том энэ хотын одоо энэ хотын ёс зүйн ёс суртахууны энэ том машинд бол яг өөрөө бутлагдж байгаа нэг гэдгийг бол гаргаж ирсэн ийм зохиол юм а гэж. За
Гогол өөрөө амьдралынхаа турш өөрөө маш их депресстэй. За тэгээд сүүл рүүгээ өөрийгөө болохоор бүр бурхны илч гэж үздэг болсон. За мөн одоо чөтгөр хүртэл намайг мөрдөж гэн гэдэг одоо ийм байдал руу өөрөө ороод өөрөө галзуу нэгэн болсон байдаг тийм ээ. Тэгэхээр тийм ч учраас өөрийнхөө голдвор болох попшнийг яг галзуу хүн юу гэж боддог вэ шууд оруулчихсан юм л да тийм. Тэгэхээр бид нар галзуу сэтгэл мэдрэлийн өвчтөе хүмүүс гэдгийг бол нэг талаас хараад энэ ямар нийгмийн гажуудал гаж юм бэ гэж хардаг боловч тухайн хүний сэтгэл рүү өнгөж одоо үзсэн хүн маш цөөн байдаг юм байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо туужиг уншснаар одоо энэ зохиол руу энэ одоо хүмүүсийн амьдрал руу илүү ойлгох боломжтой гэдэг. Уншсны дараа бол ингээд галзуурсан хүн чинь галзуу хүн биш. Энд чи юмыг өөр өнцгөөс харж байгаа хүн юм биш үү гэж бас ойлгогдохоор тий. За тэгээд зохиол бол 1834 онд бичээд 1835 онд Арабески гэж бас өөрөөр нь туужийн төвөр байдаг. Түүндээ бол хэвлүүлсэн. Сүүлд нь бол ихтэй одоо Санкт Петербургийн Пульс гэдэгт бол тууж сэтгэл орж ингээд хэвлүүлсэн байдаг. За тэгээд энэ үндсэнд нэг юм товчхон байдлаар хэлэхэд бол 9-р зэрэглэлийн төрийн түвшмэл алба хаагч байсан. За мань хүн бол өөрөө авьяас бэлэгтэй байсан ч таараа амбицтай байж таараа. Гэтэл өөрийг нь хинч одоо яг тэр зүйлийг нь харахгүйгээр өөрийг нь зүгээр л 9-р түвшмэл болон өмсөж зүүсэн тэр ноорхоо хувцсаар нь хүмүүс дүгнж хардаг байдлаас өөрөө маш хэцүү тийм хүнд сэтгэл зүйн дарамтанд ороод сүүлдээ София гэдэг нэг эмэгтэйд дурладаг. Тэгээд тэр эмэгтэй нь бол арай өөр төвшний хүн. Тэр эмэгтэй хизээч өөрийг нь тоохгүй гэдэг тэр ийм сэтгэлийнх нь маш хэцүү тэр одоо уу гашуу гэхүү тийм зүйлд унсан. За тэгээд сүүл рүүгээ тэр бодит байдал гэдгийг анзаархаа болж эхлээд өөрийнхөө зохиосон одоо тэр үнэмшилгүй зүйлтэй бодит бус зүйлийг бодит мэдээ хийсвэр ертөнцөд живснээр яг одоо галзуурах эхлэл рүү шат дараатаагаар ингэж умж орж байгаа юм л да тий. За ийм одоо тууж байгаамаа гэж. За тэгээд энд бол попшны байр суурийн хувьд бол титуляр зөвлөх гэдэг доогуур төвшний. За яг л одоо бас нэг юм цүнх баригч шиг ингээд түрүүн бас дурдсанчлал нөгөө дээд зиндаанд зээч хурч чадахгүй ер нь эндээ дуусах одоо ийм хүн байдаг. Тийм өчүүхэн төвшмөл байдгаа гэж. За тэгээд энд бол ялангуяа одоо жишээлх юм бол 4-р зэргийн хүн бол генерал хүн байдаг юм байна л да. Генералын хүн бол 5-р зэрэгэл 6-р зэрэглэлийн хүний хүүгээ одоо охиноос суулгах дурггүй. Тийм учраас нөгөө гэрэл гэдэг асуудал бол нэг ёсны 2 гэр бүл нийлээд 2 зиндаа нийлэх гэр бүл нийлээд тэгээд цаашаа амьдрал ахын сайжирч явах гэдэг талаар хүн төлөвлөдөг. Маш олон зүйлийг зөвхөн энэ талаар л явсан шүү дээ. Тэгэхэд бол магадгүй Шекспир гарч ирээд хайр гэдэг арай өөрөөр гаргаж ирсэн болов уу гэдээ далихад ингэж гаргаж иржээ гэж тэ. За тэгээд попшн ерөөсөө хийдэг зүйл буюу гол дүрмэн маань хийдэг зүйл болохоор даргийнхаа ороод одоо нөгөө үзэг бичиг цаас эднэрийг ингээд засдаг. За тэгээд энд бол бас өдрийн тэмдэглэл дээр нь бол хүнд суртлын одоо тэр том механизмыг тэр чигээр нь харуулсан байдгаа гэж. Хүнд суртал буюу одоо юу гэдгийг нарийн одоо дис зараатаагаар нэг бичиг сажиг авахын тулд маш олон төвшмөлүүдийг дамжиж явах ёстой гэдэг юм төвхтэй төрийн чирэгдэл учруулсан байдлыг харуулдаг. Гэтэл энэ бол өөрөө 18 дугаар зууны үед 1700-аад оны үед эхэлсэн одоо бюрократч ёс буюу одоо ширээ сандалны бичиг сажигч ёс гэж гайхамшигтай сайхан ёс байсныг сүүл рүүгээ ингээд маш туйлширсан болгосон гэдгийг харуулсан. Одоо ч гэсэн бид нарт байдаг шүү дээ. Тэгээд би яг нэг Оросоос ирчээд нэг тийм вебсайт хүртэл нэгээд энэ бюрократ ёс гэдгийг арай юм зөв тал руу ингээд хандуулахын тулд бас нэг хэд хэдэн нийтлэлүүд бичээд юм бас бичлэгэд нэр хийж бас явж байсан. Гэхдээ бид нар ерөөсөө монгол хэлэнд тэр bureaucracy буюу бюрократч ёсыг ерөөсөө хүнд суртал гэж шууд орчуулдаг юм билээ. Уг нь тэр бол заавал төрийн одоо албанд байх ёстой юм байгаа юм л да тий. За тэр нь хэд их гаарсан хөлбөц population өөрөө төөрсөн байжээ гэж. За тэгээд мань хүн болвол мэдээч хэрэг төрөлхийн галзуу байгаагүй. Систем одоо мань хүнийг бол галзууруулсан. За тэгээд ингээд бол өөрийнх нь галзуу байдал сүултээ Испанийн хаан би чинь Испанийн хаан юм биш тэгээд бүр ямар ч утгагүй зүйл рүү өөрийг нь дагуулж ингэж явсан байдаг. Өөрийнх нь яг энэ юм өдрийн тэмдэглэл байдлаар бичсэн зохиол. Тэгээд ялангуяа бас ингэ шинээр хэл сурч буй хүмүүс энэ шиг өдрийн тэмдэглэл маягийн одоо жишээлх юм бол магадгүй Дач хэл, Нидерланд хэл сурч байгаа хүмүүс хиний Винсент ван Гогийн дүүдэ бичсэн захидлуудыг магадгүй унших юм бол Нидерланд хэлэн дээр унших юм бол их тийм нэг өдрөөр нь явах юм бол их давгүй. Яг тэрнтэй адилхан бас Орос хэл, хөршийнхөө хэлийг сурч байгаа хүмүүс нэг тэмдэглэлээр нь унших юм бол их
гайгүй. Тэгээ бичвэрийн хувьд ч гэсэн ойлгоход хялбар одоо Достоевский шиг айхтар тэгээд яхаад ахгүй. Талгаар үлээ Толгойд хүнд үлээд авахгүй тийм. ахгүй, хүндрээд ахгүй. За тэгээд тэмдэглэл бол 1833 оны 10 дугаар сарын 3-нд эхэлдэг. За ингээд 10 дугаар сарын 3-наас мартын 86 дахь өдөр хүртэл одоо тэмдэглэл үргэлжлэнэ гэдэг тийм. Тэгэхээр одоо ямар их галзуурсныг бол яг энэ огнооноос нь шууд харж болж шүү дээ. Тэгээд энэ бол ердөө 4 сарын доторх одоо энэ хүний сэтгэл зүйн байдлыг бол харуулна. 4 сарын дотор хүн яаж тартагтаад болж чаддаг болдог юм бэ гэдгийг бол харуулнаа. За тэгээд мань pop rush бол ядуу мөнгө байхгүй, цуун нэлэгдсэн. За одоо тэгээд орох орон гэж хэцүү юм. За ийм байгаа байдлыгаа өөрийгөө ингээд юм дотроосоо гүг би юм байгаа ч гэсэн би ухта язгууртан хүн шүү дээ гэж өөрийгөө байнга сануулж исэн. Бид нар нэг юм хог тайж гэж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү юм доод түвшний язгууртан. Гэхдээ яг нэг 14 системд орохоор хинч биш болж хувирдаг. Тэгэхэд бол энийг юм хүмүүсийн байгаа байдал, нийгмийн байдалтай ингээд зэрэгцүүлж, харьцуулж харвал хүмүүс юу гэдгийг амьдрал нь илүү өөдөлж дэвшгүй байгаа байдалтай хит тэндээ одоо мансуурч үлдээд амьдрал зүг зүгээр байгаа мэтээр өөртөө итгүүлж одоо ингэж харуулдаг. Энтэй бас яг адилхан. За тэгээд өөрийнхөө одоо тэр хэлцээхээ дараагийнхаа эмэгтэй тэр София гэдэг бас Софи гэж нэлдэг. Энэ Софи гэдэг бүсгүүд дурладаг. Сайхан эмэгтэй. Тэр бүсгүүд дурлаад мэдээж Софи тоохгүй, аав нь ч тоохгүй, зэрэг зиндааны дарамт бол ирсэн. За ингэж ихснээр галзуурл руугаа ингээд 11-р сарын тэмдэглэлүүд эхэлж орж байгаамаа. Өрөөнд нь харандааг нь үзүүлэх гэж ороод ганц удаа харчих юмсан гэл нөгөө Софияга тий. Софиягийн өрөөнийх нь одоо тэр мебель, тавилга, эд зүйлс, тэр бичгийн хэрэгслүүд нь хүртэл өөртөө сайхан санагдал. Тэнд байхад нь Софиягийн хэмжээний хүн мэт өөрийгөө мэдэрч хараад л нөгөө бардан занг тижээх гээд байна да тий. Ингээд явдаг талаар ингээ гардгаа гэж та. За тэгээд нохоонууд орчихно. Нохооны одоо ярьж байгааг бол сонсож эхэлдэг шүү дээ. Хоорондоо ярилцж байгааг нохооны хэлийг ингээд ойлгож эхэлдэг. За тэгээд Софигийн нохоог ойлгож эхэлнэ. Софигийн нохооны найз Фидел гэдэг нохоог одоо бас ойлгож эхлэв. Тэгээд нохоонууд хоорондоо бичиж байгаа захидлуудыг уншиж эхэлдэг. За ингээд ер нь ямархуу хэмжээний болсон байна гэдгийг харагдаж эхэлдэг гэдэг. Софигийн нохоогийн ингээд бичиж байгаа захидлуудаас нь София юу хийх гэж байгааг те ямар төлөвлөгөө та маргааш хайчхыг баг ингээд уншиж болохгүй те. Тэсэн чинь нөгөөдөл нь ингээд юу Софиягийн тухай бич өөр хоорондоо ярьсны тухай хоол молны тухай яриаддаг. За тэгээд Софи бол мэдээж амьдралтаа өнгөчрөөс өөр нэг язгууртай үнтэй гэрлэхээр ингээд шийдсэн гэдгийг нь бол захаан дээрээс нь олж зүгээр ер нь олж мэдчихэл байгаа юм л та тийм хийсвэр ертөнцтэй захаанаас мэдчихэж байгаа тийм. За ингээд бодит байдал бол өөрт нь юу ч байхгүй ядуу зүдүү хинч биш статус доорой. Энийг хүлэн зөвшөөрөхийг хүсээгүй. Бүх үннийг хүлэн зөвшөөрөхийг хүсээгүй учраас хийсвэр байдал үүсгээд өөрийн гэсэн бодит үннийг зохиож ингэж гаргаж ирээд. За ингээд энэ ертөнцийн хуулийг өөрөө өөрчилж эхэлснээр яг одоо галз урал руу хамгийн ихнийхээ шат руу ингэж орж ирдгээ гэд. За тэгээд ингэж яхтаа бол 12 дугаар сарын 5-ны загтал одоо тэмдэглэл дээр нь харахад бол сонинд гарсан тэр Испани хаан ширийг эзгүүрсэн тухай гэж энэ мэдээ байсан. Энэ мэдээг хараад эрүүл ухаанаа ер нь алдаад ингээд эхэлдэг. За тухайн үед бол яг үнэхээр ч 1800-аад оны 1830-аад оны үед бол Испани хаанд бол 8 дугаар Фердинанд гэж 7 дугаар Фердинанд гэж хаан байсан. За тэгээд тэр 7 дугаар Фердинанд хаан нас урахт нь бол өөрөө дараа нь 8 дугаар Фердинанд би юм биш үү? Гэхдээ яагаад би өөрөө мэдээгүй юм бол гээд үнэхээр одоо үнэн сэтгэлээсээ ингээд өөрийгөө хаан гэдэг мэдэрч ингээд эхэлдэг те. Тэгээд мань хүн хэрвээ хаан болчих юм бол Софи түүнийг те хизээч туршин хийж чадахгүй, дормжилж чадахгүй учраас ингэж орж ийна гэд. Тэгэхээр өөрийнхөө дотоод сэтгэлтэй өөрийнхөө байгаа төвшмөл population гэдэг дүрийг алж хаяад харин эсрэгцүүлээд хаан Фердинанд гэдэг шинэ дүр, шинэ хүн өөрийнх нь дотор нь хүүсэд гараад ирчихдэг шүү дээ. Тэгээд мань хүн бол яг түрүүнд дурдсанчлан бас хоосонгүй хүн мөртлөө одоо нийгэм өөрөө тухайн систем өөрийг нь гаргаж ирэхийг зөвхөлийн зөвшөөрөг байдаг. Тийм ч учраас одоо өөрийнх нь нэрийг жишээлбэл Google өгөхдөө ер нь Оросын уран зохиолчид өөрсдийнхөө дүрийнх нь овгийн ургийн овгийг өгөхдөө яг тухайн зохиолтойгоо авчирсан ургийн овгийг өгдөг. Жишээлх юм бол сэтгэл задралын сэтгэл зүйн байдлыг үүсгэжсэн Раскольниковын дүрд бол хуваагдах гэдэг
нэр буюу Raskolnikov те хуваагдал гэсэн нэрийг өгсөн болвол энэ Poprishchin-ийн нэр нь орос хэлний Poprishche буюу талбар, өөрийгөө харуулах талбар, ямар нэгэн зүйлийг хийх талбар гэдэг нэртэй. Харин тэр талбар нь яг өөрийн дүрд нь хизээч өвдөөгүй тийм байдаг. Өөрийгөө харуулах талбар байгаагүй те. Бид нар ингэж ярьдаг шүү дээ. Одоо ингэж өөрийнхөө хизээч таныг одоо хизээч таны үн цэнийг ойлгохгүй тэр газар та хизээч битгий бай. Хизээч таны үн цэнийг ойлгож хайрлахгүй хүмүүс юм байх юм бол та өөрийгөө доош нь хийж байгаа асуудлаа гэдэг. Хэрвээ ийм байдал нийгэм систем тэр аяараа та өөрийгөө гаргаж ирэх боломжгүй ийм байвал юу болдог вэ гэдгийг хамгийн дорд орсон байдлаар харуулжээ. За ингээд сүүлд нь бол эмнэлгийн ажилчид ирээд за одоо нэг галзуурчжээ гэдэг нь бол ойр тойрных нь бол мэдчихэж байгаа юм л да тий. За тэгээ галзуугийн эмнэлгийн ирээд бол золж занждаг. Дээрэс нь нөгөө тухайн үеийн л 1800 оны үеийн эмчилгээний хэлбэр бол толгойд дээрээс ингээд хүүтэн ус асуудаг тий. Тэр эмчилгээг ингээд хийдэг. За энэ нь бол мань хүн бодохдоо бол за эдгээр намайг энэ хаан болох хүнд яг тохирох уугүй юу, мөн үгүй юу гэдгийг шаад байгаа юм байна. Шалгаад байгаа юм байна гэж ингээд бодоод яг бодит байдлыг өөрийнхөө эргүүлдэг. За энд бол яг хүний сэтгэл зүйн нэг талын гайхамшиг харуулж ирж байгаа. Жишээлх юм бол яг бодит өвдөлт мэдээж өөртөө нэрж байгаа тий. Гэтэл тэрийг сэтгэл зүгээрээ эргүүлээд өөрийнх нь толгой дээр тусч байгаа ус болгоныг Испаний хааны тэтгэмийг өөрийнх нь толгой дээр тавьж байгаа мэтээр төсөөлж бодсноор тэр нь яг бие мах бод физиологийн өвдөлт жишээр өөрт нь хологдож байгаа сэтгэл зүйн хүч ямар хүчтэй болохыг харуулж байгаа юм л да тий. Энэ бол сэтгэл зүйн бас нэг гайхамшиг юм аа. Нэг талаасаа за ингээд мань хүн бол сүүл рүүгээ ингээд бүр ингээд галзуураад дуустдаг. Хамгийн сүүлийнх нь тэмдэглэлийн өгүүлбэр бол Алжирийн хааны хамар доорх мэнг гэдэг ийм үг байдаг. Тэгэхээр энэ бол за одоо энэ юмч авралгүй болжээ гэдгийг уншигчнаар бол ойлгодгоо. За энд дөрүүдийн хувьд бол ерөөсөө л нэг хэдэн тавхан одоо дүр гарна. За Poprishchin мэдээж өөрөө уруудж байгаа ийм дүр. За хилцийн дарга гаргана. За символик талаасаа хүн суртал болон тухайн нийгмийн төлөөллийг гаргаж ирж байна. За мөн Софи буюу хөршгүй дээд зэнда буюу өөрийнх нь хүсэл тачааллын дээд хязгаар. За мөн одоо Софигийн нохой Меджи гэдэг нохой байдаг. Энэ бол Poprishchin-ий дотоод дуу хоолой тий. Нохой ярина гэж юу ах вэ? Гэхдээ өөрийнх нь далд ухамсар доод ухаан нь нохой болон гарч иж өөрт нь сануулж хэлж яадаг тий. Нохоонуудын загтлыг харахад бол өөрийнх нь тухай үгүй Poprishchin-тэй олиггүй царай мараа нэг уруу дорой явдаг л хүнтэй тэр өөрийн гэсэн юу ч хүн шүү дээ. Софиг эзэж авч чадахгүй гэж нохонууд хоорондоо харилцаж чаад өөрөөгөө мэдээд байна да тий. Ядуу зүдүү гэдгээ болон далд ухамсартай мэдж байгаа боловч өөрийн бодит гэж сэтгэсэн хийсвэрээсээ салж чаддаггүй. За ингээд эмнэлгийн ажилчид бол яг бодит одоо харгас бодит байдлыг одоо эмнэлгийн ажилчдаар гэж төлөөлүүлж ингэж харж байна гэдэг. За одоо энд бол ер нь Оросын уран зохиолын хувьд бол энэ Маленький человек буюу одоо юм өчүүхэн хүн гэдэг ойлголтыг бол ихээр гаргаж ирдэг. Энд бол одоо Александр Сергеевич Пушкин нэг өртөөний даамал гэдэг бас юм гүйлгээс харж болно. За одоо тэгээд юу гэдгийг нэг Raskolnikov гэдэг юм иймэрхүү дүрүүдээс ингэ оруулж ирдэг. За эдний бол хамгийн анхны өчүүхэн хүн гэдэг ойлголтуудыг харуулж гаргаж ирсэн. За тэгээд энд бол нөгөө дутуугийн комплекс нь нарциссизм болж сүлдээ харагддаг. За тэгээд энийг бол Альбиусоор сэтгэл судлалын шинжилгээ ухаанд бол тэр дутуугийн комплекс, inferiority complex гэж юм хэлнэ. Тэгэхээр нөгөө өөрийнхөө байгаа байдлыг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгээд өөрийгөө төсөөлөлтөд амьдрах. Тэгэхээр ялангуяа одоо ийм зүйлс бол ихэнх тийм юмар их дутагдж явсан, хайр инэрлээр дутагдах, мөнгө санх үед баялаггүй явсан ийм хүмүүс дутуугийн комплекс байдаг. Тэгэд ерөн сэтгэл судлалт бол хүн болгон ямар нэгэн байдлаар дутуугийн комплекстэй байдаг. Тэрийг засах арга бий. Үүнийгээ засах арга хүүхэдээс нь давж болсон бол түүнийг засах арга ямагт бий гэдгийг хэрвээ та одоо сэтгэл судлалыг одоо уншаад харах юм бол түүнээс ангиж ирэх боломжтой гэж сургадаг. За ингээд мань хүн бол нийгмийн тусгаарлал буюу social isolation-д ингээд ордог. За энэ изоляцид орснороо бол мань хүн бол доторхоо өөрийгөө ингээ хараад идэгтэй. Өөрийнх нь л үнэн гэж итгэж байгаа юм үнэн. Өөр хүнтэй хогч сэтгэл яриа өрнүүлдэг. Болоод байгаа процессыг эмийг өөрхийн нэгэнтэй дамжуулснаар ядаж гадаад нөлөө орж ирээд нөгөө зөвлөмжүүд орж ирдэг ч юм уу те. Тэгэхээр дугар яри гэдэг санааг одоо
бас оруулж илэрхийлж байна тий. За тэгээд энд одоо мөн одоо энэ ritualistic behavior буюу одоо нөгөө байнгын өдөр болгон утгагүй нэг юм хийдэг байдал. Байнгын нэг ажиллаа гэж хийдэг. Ерөөсөө өсч дэвшин гэсэн зүйл ерөөсөө огт орж ирдэггүй. Тийм учраас энэ ажлынх нь ийм дарамттай, ядаргаатай, давтагдаад байгаа байдал нь өөрийгөө би чухал хүн биш юм байна штэ гэх бодлыг төрүүлээд өөрийг нь амьд робот болгочтгоо гэдэг. Тэгээд яг энэ дээр бол би шууд туршлагыг хэлмээр байна. Тэгээд маш олон хүмүүс, маш олон ажлын зарнууд дээр л туршлагатай маркетингийн менежер, туршлагатай борлуулагч гэдэг хайгаад байдаг тийм. Гэтэл туршлагатай хүн гэдэг бол газар дээрээ зогсож байгаа нэг л хэлж байгаа шүү дээ. Өсдөггүй, сайждаггүй. За одоо нөгөө 5 тухайн бүсэнэ дээр гээд нэг гоо зүгүүг гаргаад ирсэн. Гэхдээ одоо тэр нөгөө дадсан одоо тэр хим хэмжээнээс мултарч чаддаггүй хүмүүс дээшилж чаддаггүй гэдгийг өсөж дэвждэггүй гэдэг. Шинэ юм сурахгүй харагдаж байгаа юм. Тэгэхээр хүн өөрөө бол ингээд яачдаг. Одоо юу гэдэг нь бидний боловсрол ерөөсөө ихэнх одоо хүмүүсийн боловсрол 10 жилийн боловсрол за тэгээд их сургуульд орох бол тэрний боловсрол. За түүнээс хойш их сургуульд авсан 4 жилийн мэдлэг, за эсвэл коллеж бусад мэдлгүүдтэй авсан мэдлгүүдээрээ цаашаа инерцээр нь багахан инерцээр цаашаа явцдаг. Яг л цаашаа өсч өгч хэвчтэй гэдэг бол сэлмээр нэ тий. За тэгэд энд бол Google бол нэг асуулт тавьсан байдаг. Тэгэхээр энэ population гэдэг дүр яг тухайн нийгэм системээс үүсч гарсан нийгмийн золиос юм уу эсвэл угаасаа л сул дорой нийгэм байсан юм. Тэгэхээр нөгөө буруу хүнд өгөхгүй population өөрөө сул юм уу нийгэм золиос болгосон юм уу гэдэг нь тий. За тэгэхээр энд бол нөгөө Монгол улсын хувьд бол бид нэр Монголын нийгэм угаасаа л юм байгаа юм чинь манай 10 жилийн багш тийм байсан чинь би юм байхгүй яа гэдэг ийм хохирогчийн сэтгэл зүй гарч ирдэг шүү дээ. Гэхдээ одоо энэ бол зөвхөн нийгмийн одоо хохирлын тухай асуудал биш юм аа. Яг population дүрийг харахаар бол өөрөө ч гэсэн одоо 14 шаталтай байгаад өөрөө 9 байна да тий. Тэгэхээр 10, 11, 12, 13, 4-ийг өөрөө дорт үзтгэл хүн байсан байгаа юм л та. Тэрийг бол тэмдэглэлүүд дээрс нь харуулж жишээлх юм бол өөрийнхөө одоо туслагч хүү зарц хийхүү төр маава гэж хүмүүс мөн босод доод түвшний төшмөлүүдтэй харилцаанаас нь шууд ингээ харагдана. Тэгэхээр мань хүмүүс бол өөрөө системийн нэг хэсэг бол байхыг хүссэн. Гэхдээ систем өөрийг нь хүлээж аваагүй. Харин түлхээд гаргаад хайцсан л population-ыг хэцүү байдалд оруулсан гэдэг. Энд бол манай нийгэмдэр жишээлбэл ингээд шууд харахад бол магадгүй коммунизмын үзэл санаа, марксизм дэх дуртай байсан хүмүүст 90-ад оны хувьсгал хэтэрхий тулгсан мэт шаардаж болох юм. Тэр хүмүүс тэндээ үлддэг шүү дээ. Яг ингээд нийгэм явна. Гэхдээ үзэл санааны хувьд бол магадгүй миний хувьд чөлөөт эдийн засаг капитализм дургүй байж болно. Гэтэл энд тааруулан амьдрахаас өөр аргагүй нөхцөл байдалд оруулж байгаа шүү дээ. Зөвхөн ном хөөгөөд хоол ундэл одоо тий олж идэх боломжгүй үед би дургүй ажиллаж гэсэн хийгээд нөгөө хамгийн дээр тагсан байгаа мөнгөн тэмдэгтийн зүг рүү явах шаардлага гардаг. Одоо ийм одоо нийгмийн хитэн оруулах шин чанар руу шууд оруулж байна гэдэг. За тэгэд мань хүн бол яг өөрийнхөө бол бийг аврахыг хүссэн, өөрийнхөө сул дорой юмаа гэдгийг хүлээн зөвшөөрөхийг бол хүсээгүй гэдэг. Софи бол маш сайхан дүр. Дээд ертөнцийн биелэл. Энэ бол яг одоо гоо үзэсгэлэн эрх мэдлийн бол бэлэгдэл ингэж болж ирдэг. Гэхдээ эзэж хүрч чадахгүй гэдгийг дахин хэлсээр ингэж байдгаа. За тэгээд энд бол гүйцэтгэгдэшгүй байдал гэж юм чухал байна байдал гэд. За энэ бол population бол хизээч софиг авч чадахгүй. Энд бол барууны ялангуяа одоо 20 дугаар зууны философч нар ялангуяа германуудын их гаргаж ирсэн санаа болохгүй юм болохгүй хамгийн одоо энгийнээр болохгүй юм болохгүй. Яаж игээд болгоно гэсэн юм байхгүй шүү. Тэгэхээр болохгүй юм болохгүй түүнийг тавьж явуулж сурах хэрэгтэй гэдэг юмс мөн илэрхийлж болно. За мөн энэ талд бол эротик одоо санаа гарч ирнэ. За мөн нийгмийн зөрчлүүдэд ингээд оруулна. За тэгээ түрүүнд дурдсанчлан Софигийн орон зай бол яг өөрийнх нь эротик байдал, дур хүслийг болон дээд зиндагийг ингэж хангаж явдаг. За тэгээд одоо энэ нэг юм sycophant гэж ойлголт байдаг. Энэ нь бол хэн нэгэн нэр хүнд бүхий хүний хажууд очиж тэрний хүрээлэлд тэрний хэн нэгэн найз нөхөд байх нь өөрийнх нь зэрэг зиндаа болон бусад харагдах байдлыг нь дээшлүүлдэг гэдэг ийм ойлголт. Тэгэхээр одоо юу гэдэг бидний одоо pop соёлд ингээд харахад их тийм мондог, их тийм олонний танил болсон бишрэм хүмүүсийг бид нэр крашлаад ч гэдэг юм уу эсвэл
өөрсдийнхөө айдл болгож яваад хэрвээ тэр хүнтэй гудамжинд эсвэл үйл ажиллагаан дээр таарсан хойно уучлаарай хоёлаа 6 даруулчихаа гэд тэрийг олон нийтэд нийтэлж байгаа бол энэ бол sycophant буюу тухайн хүний нэр төрийг ашиглаж өөртөө нялзаах гэсэн хүслээс гаралтай гэд шуутган хатуу хэлье. Гэхдээ магадгүй тусламжийн хувьд бол их сайхан болж байж магадгүй. Гэхдээ олон нийтэд дэлгээд ингэж явах гэдэг бол арай өөр асуудал юм аа гэд тийшээ. Өөрөөр ямар нэг юм хамааралтай болох гэдэг нь тий. Би ийм хамааралтай шүү гэд. Би энэ хүнийг таньдаг гэдэг бас нэг үзлүүдээс байгаад байдаг шүү дээ. Би тэр хүнийг таньдаг. Тэр надтай танилаа гэд. За тэгээд энд яагаад заавал энэ нохоогоор дамжуулж оруулсан бэ гэдэг их чухал. Нохоо ер нь тагтаа шувууч юм уу те эсвэл одоо юу гэдгийг өөр амтан оруулж ирэх боломжтой байсан биз дээ гэхэд нохоог оруулж ирж байгаа гэдэг бол нохоо бол бүгдийг ажиглаж яадаг амтан хүний хамгийн сайн нөхөр үнэнч байн хажууд нь байдаг юм хэлдэг мөртлөө хамгийн их зүйлийг нохоо дотроо одоо мэддэг гэсэн юм санааг илэрхийлж байна. А дээрэс нь попуш нөгөө нохоонуудтай яриад эхэлж байгаа гэдэг бол нохоо гэдэг бол бас нэг юм доодын нэг илэрл байгаа амтан гэдэг утгаар попуш өөрийгөө нохоотой энэ зэрэгцүүлээд байна шүү дээ тийм учраас энэ хооронд бол нэг юм гротеск маягийн зүйл үүсэж байгаа юм л да. Тэгээд энд бол яг одоо энэ шидэт реализм гэдэг энд бол хажуугаар нь орж ирдэг энэ санаа бол гротеск гэдэг юм ойлголт байна л да. Логик нь өөрөө алдагдана. Хүн өөрөө ер нь логикгүй юм бодсон үед хагас галзуу байдалтай маш олон хүмүүс ярьдаг шүү дээ. Ингээд ер нь манай ард түмч нь яг цэвэр 100% эрүүл хүн олоход хэцүү гэдээ ярьдаг шүү дээ. Дээрээ сэтгэл зүгээ шалгуулъя. Ямар нэгэн байдлаар хэцүү болцсон байдаг гэдэг те. Хатуу сэтгэл зүйн дөрвийн хувьд ярихад бол логикгүй бодол орж ирсэн тохиолдолд логикгүй бүх бодлууд бол тэр эрүүл бус гэж үзэх хангалттай шалтгаан болдгоо гэдэг. Жишээлбэл ямар ч логикгүй дөрөвт өдөр хумс авах юм бол баяжна. Эсвэл сайн өдөр үсэдс бол энэ тэр. Яг магадгүй энэ бол хүмүүсийн одоо сүсэг бишрэлийн асуудал байж болох хэдий ч одоо бидний мэдлэг буюу үнэн гэж итгэж байгаа зүйлтэй харьцахгүй байна л да. Тийм учраас энэ бол одоо нэг талын одоо гажсан логик юм а тий. Тэгэхээр энэ итгэхэд одоо хэцүү тийм зүйл болж байна. Гэхдээ энэс яг хажууд нь pseudoscience буюу pseudo шинжлэх ухаан гэдэг батлах боломжгүй, үүсэх боломжгүй шинжлэх ухааны тал байдаг. Энэ бол мэдээж хэрэг бурхны тухай асуудлууд, шашны тухай асуудлууд, итгэл үнэмшил. Тий, одоо харийнхан байдгүй ч юм уу, итгэл үнэмшил ч юм уу. Энэ бол байх ёстой зүйл тий. Байдаг зүйл. Харин хажуугаар орж ирсэн гажсан логик болон хурц үсэгтэй эднэрийг ялах ёстой юм аа гэд. Тэгэхэд мань хүн бол нохоонуудыг ингээд ярьж байхыг хараад өөрийнхөө логикийг үүсгэсэн байгаа юм л да. Тэгэхээр нохоонуудыг харж аваад би өмнө нь англид 2 загас ярилцж байгаа тухай би уншсан шүү дээ гэж хэлдэг шүү дээ тий. Тэгэхээр энэ бол өөртөө зориулсан, өөрийнхөө хүссэн гажуудсан логикийг өөртөө үүсгэж байна тий. Энэ бол маш том абсурдизм юм илэрхийлж байна гэдэг. Google зохиолч өөрөө бас өгөөдөж бичсэн байгаа шүү дээ. Тэр нохоонуудыг хоорондын захилчүүлээд байдаг нь тухайн үеийнхэн түшмдүүдийг өгөөдөж бичиж байгаа тий. Бид нар чинь нохоонуудтайгаа адилхан байхгүй юу? Яг ингээд нохоошгоо ингээд хоорондоо ингээд их чухал юм ярихгүй тэгсэн мөртлөө ингээд бахан бичиг цас ингээд солилцоод яваад байдаг. Бүх юм бичиг цасаар явдаг гэдэг. Тэгэж өгөөдөж бичсэн байгаа. Тэр бас гоё тий. Бас энэ дээр ингээд харахтаа бол нохоонууд хоорондоо ингээд ярилцж байгааг ингээд хараад өөрийнх нь талаар муулаад байгаа шүү дээ. Тэгэхдээ уншаал авах дуртай. Тэгэхээр энийг нэг талаас нь мань популяшн бол сүүл рүүгээ мазохист болсон байна. Тэг өөрийгөө тийжээдэг тий ийм үзэл рүү орсон мазохист байдал руу оржээ гэдэг. За тэгээд энд бол хүн өөрийгөө тусгаарлаад мэдээллийн их сурвалжинд байхгүй болоод мэдээлэл авдаг зүйл л нохоо. Тэгэхээр маш одоо хамны цаадах амьдралын талаар мэдгүй болж байна гэдэг. За тэгээд энд бол нөгөө шизофрени параноя үүсэж байгаа юм л да тий. Дэмэрх. Тий. За тэгэхээр яг одоо юу гэдгийг орчин үеийнхээр бол энэ параноид шизофреник үе дээрээ орсон. За эсвэл мегаломаниак гэдэг ойлголт үүдэг. Өөрийгөө агуу их гэж боддог. Жишээлбэл яг л нөгөө Достоевскийн Раскольников өөрийгөө агуу их гээл Наполеон Бонапарттай зүйрлээл Наполеон ийм олон хүнийг алж болоод байгаа юм чи би ганцхан мөнгө хүлэгч юмнийг алахад юу тусгажтай зөв үйл тэ тэрнтэй адилхан би бол Испани хаан юм гээл мегаломаниак руу ороо явчих шүү дээ. Ер нь бол нэг
өчүүхэн хэсэг баялаг цуглуулчаад өөрөө баг арабын шахаас илүү өнгөтэй хүн гэж үзсэх характер гаргадаг хүмүүс олон байдаг шүү дээ. Гудамжаар дүүрнэг. Эсвэл одоо нэг айхтар нэг юм хэлж арай жоохон ширүүн хэлчихэж магадгүй. Гэхдээ хэл шинжилгээний доктор Сиреныгийн галсангой хэлснээр гурван ямхын эрдэмтнүүд олшрох юм бол муу гэж хэлсэн байж тийм ээ. Тэгэхээр Гурван ямх гэдэг чи юу гэлж байгаа те харах сонсогч их. Энэ хоёрын хоорондох цаг эхлээд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө сонсноороо ярьж явдаг те. Зүгээр сонссондоо итгэж явдаг. Өөрийн эрх зүйл дүгнэлт байхгүйгээр, өөрийн судалгаа шинжилгээ байхгүйгээр ингэж гарах нь муу гэдэг те. Тэгэхээр тийм эрдэмтэд олшрол муу гэх нэ. Тэгээд энэ бол бас нэг мегаломаниакийн хэлбэр юм а гэж миний хувьд бол бодож байна. Өөрийгөө хит ухаалгаар мэдрэх бол муу юм а гэж. За тэгээд энд бол яг галзуурлын яг шатуудыг ингээд бас яриа л та. Бид нар төдий болгон ярьдгүй учраас хэлэх хэрэгтэй байгаа тийм ээ. Тэгэхээр хамгийн эхний шат бол энэ продромал гэдэг юм шат байна. Энэ бол нууц үеэд тийм. Эхлээд сэтгэл зүйн талаасаа тийм. Сэтгэл зүйн талаасаа тийм. Хүн эхлээд асрах төгшүүртэй болж эхэлдэг. Айдас төгшүүртэй. Дээрэс нь нөгөө олонний өмнө өөргөх хэд одоо даргын охин төр Софигийн нүдээр өөрийгөө хараал би хэд барайл эсвэл нийт ард олонны нүдээр би ямар харагдаж байгаа би бусдад яаж байгаа вэ гэх хэд мэдрэмтгий ингэж болж эхэлдэг. Энэ бол эхний шат. Маш олон хүмүүс эхний шатанда орцсон байдаг шүү дээ. Бусад юу гэж бодох бодол тийм. За дээрэс нь тэр бусдаас буюу нийгмээс тусгаарлагдах нэг юм нийгмийн ард үлдчих үедээ би энэ заавал үзэх ёстой. За хүмүүс бүгдээрээ Монголын сагсан бөмбөгийг үзчих би заавал тэр аренад очиж үзэх ёстой нэг юм химнаас нэг хоцрох айдас шүү дээ. Энэ бол нэг хэлбэр юм аа. За хоёрдугаар шат бол hallucinations буюу тэ одоо сонсголын болон харааны хувьд бол энэ хий зүйлсийг харж эхлэх юм. За энэ бол бас хэцүү үедээ орчин. Энэ бол проект буюу тусгал буюу өөрийнхөө айдаг зүйлүүдийг төсөөлдөг зүйлүүдийг ингэж харж эхэлдэг юм үйл уурн. За энэ бол нөгөө нохоогоор илэрчсэн population дээр. За тэгээд 3 дугаарт бол delusional system буюу одоо системчилсэн дэмэрэл дэлгэлүү. Өөрөө бүр логиктэй одоо ингэж дэмэрж эхлэх юм шүү дээ. Тий, бүр өөрийнхөө логикийг үүсгэж одоо дэмэрэд жишээлх юм бол өөргөн зодж байгаа тэр галзуугийн эмнэлгийн эмчнэрийг за одоо энэ бол Испани хааны сурвалжт язгууртнууд инквизиторууд намайг шалгаж байна гэж үзэх юм уу те. За ингээд дөрөвдүгээр шат руу орохоор сэтгцийн задрал буюу disorganization рүү орно. Disorganization буюу одоо мань хүний хэл ярианд утгагүй болж эхэлж байгаа юм л да. Когнитив нуралт буюу тархиных нь мэдээлэл боловсруулах чадвар нь байхгүй болоод эхэлж байна. За ингээд ерөнхийдөө бол дуусчаал гэсэн. Тэгэхээр нөгөө Алжирийн хааны хамард орох мэнг гээл мань хүн когнитив диссонанс нуралт руу орол байхгүй. Тэр өдрийн тэмдэглэлийн нөгөө өдрүүд нь хүртэл ингээл дэшээ доошоо хараал энэ чинь сонирн болсон байдаг ч тийм. Хамгийн сүлд нь. Тэгээ мань хүнд өөрт нь лог. Өөрөө уншаад ойлгоод байдаг тийм. За тэгээд энд бол хамгийн гол нь яг бид нар өөрсдөө хүртэл жилдээ нэг удаа ингээд оруулж явах хэрэгтэй зүйл бол reality testing буюу энэ яг бодит зүйл мөн үү гэдгийг өөрөө их харах хэрэгтэй тийм. Тэгэхээр ихэнх хүмүүс бол энэ танин мэдхүн диссонанс ордог. Одоо юу гэдгийг яг өөрийнхөө бодсноор л өөрийнхөө тас өнцгөр л зүйлийг дурангараа харж явдаг шүү дээ. Энэтэй адилхан. Тэгээд өөрсдөө ихлээр нэг харж үзэх хэрэгтэй. Ер нь юу вэ? Ер нь би хэмблээ. Ер нь би мэдэхгүй л би мэдэхгүй л би чадах уу чадахгүй л гэдгийг хараачаа гэдэг ийм одоо тийм логик засварыг өөртөө ингээд хийх хэрэгтэй гэдэг. За энд нь бол яг бэлэгдлийн хувьд бол мань population-ы тарих бол би бол хаа юм а гэж шийдсэн болвол биеийн зовлон тэр статусыг нь батлах үнц нь ерөнхийдөө болж ингээ хувирдгаа гэдэг. За ингээд мань хүн бол тусгаарлагдаад нэтэрээ болоод явнаа. Хамгийн эцэст нөр хамтаа өөрөө ээж намайг авраач гэд бас эхэлдэг шүү дээ тий. Ээж авраач гэд ээжийнхээ тухай бас бодоод. Тэгээ тэр чинь бас нэг хөр амьд цаана нэг тийм инэрл хайр инэрлэр дутчихсэн бас яг тэр өнгөд мэддэг тий. Тэр яг галзууг амьлэгтэж байхдаа ингээд ээж авраач гэд. Тэр хамгийн аимшигтай хэсэг тий. Аимшигтай хэсэг. Өргөдмөр тий. Яг хүн байсан тий. Хүн гэдэг мэддэг шүү дээ. Уншигч нар тий. Дээрэс нь бас юм хамгийн одоо бас юм хайхтар сэтгэл зүйн нэг юм шинж нь бол тэр psychotic insight буюу ийм хуурамч худалдаггээр л жишээлбэл олчлоо гэж гарч ирдэг. Ихэнх хүмүүс байжгаад энэ юм биш тэгээд ямар ч логикгүй зүйл ингээд дахинд нь бөөм ичдэг. Жишээлх юм бол энэ нийгэм
чинь харь гаргийнхан биднийг удирдах байгаа юм шүү дээ. Гэл өөрөө ингээл гэж угаарал те. Тийм. Энэ бол бас ингээд буруу зүйл. Ингээд Саяхан гарсан нөгөө Богоня гэдэг нэг кино шүү дээ. Бас хар гаргийнхаа удирдах байгаа. Тэгээд тэр нөгөө кинон дээр тэр чинь юу лээ? Зүгийн балмалны тийм компани дөгөлөө дээ. Тэрний компани удирдагчийг аваачаад ингээд одоо хорж байгаа. Тэгээд тэр кино бас нэг амар их айцтай болсон. Тэгээд энэ чинь хар гаргийнх одоо энэ хүн гэд яриад байгаа байхгүй. Манай дэлхийн ертөнцийн удирдахаар ярьсан мэрсэн. За нэлээд төөр бишээ явж ирж байна. Яг тэрнтэй адилхан. Тийм тэрнтэй адилхан яг ингээд хар гаргийн хүн шүү. Гэдэг мэдсэн юм шиг тийм. Тэгээ тэр кинонд дэр хамгийн сүүлд нь яг тэр хүн нь бол яг өөр гаргийн хүн төрлөختнийг идэхээр ирсэн хүн байдч таардаг л Яг л үнэхээр л те. Кино юм да. Тий кино юм да. За тэгээд яг психологийн талаас нь философийн тал руу оруулахад бол санаа бол тэр чигээрээ экзистенциализмын одоо философийн буюу оршуу өөрөө утга учиргүй гэдэг санааг нь дахин илэрхийлсэн санаа. За тэгээд энэ мань хүн Николай Гоголь бол Альбер Камюгийн L'étranger одоо юу этгээд хүн гэдэг юм уу? Эсвэл одоо нөгөө Шведийн билүү, Данийн билүү, Скандинав гаралтай нөгөө Кierkegaard гэдэг философчин экзистенциал санаанууд гарахаас өмнө уран зохиолоор бичээд экзистенциал философиг ингээд бичсэн ийм зохиолч байна л да. Тэгээд энд бол хамгийн гол нь хүмүүсийг ингээд ийм нийгэм болол хүмүүсийг яг өөрийнхөө нэг араашууданд оруулаад тэнд яг өөрийг нь ийм хамт тусгаарлцдаг, нийгмийн үүргийг өөрт нь хүлээлгчдэг, нийгмийн ухамсарыг чи ийм байх ёстой гэж зааж өгдөг. Чи төвшмөл учраас энэ нийгмийн араашуудны нэг нь байх ёстой гэж оруулдаг тий. Тэгэхээр энэ бол нийгмийн детерминизм юм. Яг төрхтөө хэм байсан уу үхэхтэй яг л тийм бол маргал феодализм шиг ерөөсөө тийм болчихгүй. За тэгэхээр энэ бол яг хүний мөн чанар бол альтын заагдчихсан байгаа. Ерөнхийдөө л юм байна гэдэг юм санаа. За ингээд нөгөө хүн чинь ерөнхийдөө юм байна гэдэг тэр детерминист шууд тулгаад өгсөн нийгмийн статусыг би хүлээж авмааргүй бол яах вэ? А энэ үед шууд оршин бослох гаргачих би юм баймааргүй. Ингээд энд бол чухал санаа бол оршихуй ертөнц өөрөө утга учиргүй. Бид нэр өөрсдөө утга өгдөг шүү дээ, тийм. Ер нь хайр гэж ертөнцид өөрт нь байхгүй. Бид нэр хайр гэдэг идеалыг үүсгдэг шиг тийм. Энтэй яг адилханаар ертөнц оршихуй гэдэг нь учир утгагүй юм а гэдгийг мэдээд өөрөө өөртөө утга учирыг тулгаж байгаа. Буруу тулгасан учраас мань хүн галзуурчээ гэдэг ийм санаа. За тэгээд мань хүн галзуурснаар л эрхчлөөтэй болж байгаа юм л да. Ер нь бол. Тийм, ер нь бол. Өөрөө өөртөө эрхчлөөтэй тийм ээ. Тэгэхээр нөгөө зэрэглэлийн хүснэгтээс ч гарчлаа, хүн зөрчлөөс хүртэл ойлж үйлчлэхгүй. За энэ болохоор яг эрүүл бус замаар эрхчлөөг олох ийм философийн санааг бол оруулж иржээ гэдэг. За мөн одоо энд бол бусад хүмүүс бол там юмаа гэдэг Жан-Поль Сартрийн их томоох хүч санаа орж ирдэг. За мань хүний бодлоор бол бусдын үнэлэмжийн боол болох ийм санаа. Энэ бол маш тийм чухал санаа. Бусад яах вэ гэдэг санаа. Тэгээд өөрөө өөрийгөө өргөмжилж эхэлнэ гэдэг. Энэ бол маш субъектив байдлын одоо философийн асуудал гэж орж ирнэ. За тэгээд хамгийн чухал одоо илэрхийлж байгаа санаа бол хүн бол Бурхны бүтээл юм аа. Хүн бол байгалийн бүтээл юм аа. Тийм учраас хинээч зэрэг зэндаанд бүү одоо багтаа. Одоо хүн төрлөختөн бол бие биенийгээ зөвхөн үүрэг функц гэж харж эхэлсний төлөөс нь энэ юм аа гэдэг илэрхийлжээ. Тэгэхээр нөгөө хүнийг харил тэ одоо юу гэдэг вүлээ human must be dignified. Хүн учраас түүнийг яг хүн шиг харьц хинч байсан хамаагүй том санааг оруулна. Дарга цэрэг за эсвэл одоо энгийн нэгэн ажилтсан бай хамаахгүй оруулж ирээ гэд оруулсан. За тийм мань үнэхээр чухам яагаад өөрөө Испани хаан гэд хэлсэн бэ гэхээр яагаад заавал Испани улс гэж тийм магадгүй Франц уу Английн хаан болж болохгүйсэн шүү дээ. Гэтэл Испани гэдэг бол Орос үний хувьд тийм хол орчих тийм ачаалттай тийм сонирхолтой газар юм байна л да тийм. За ингэж оруулжээ гэд. За тэгээд энэ identification буюу идентификац гэж ойлголт байна. Ижилсэл. Хүн нэг юмд ингээд орчих гээд байдаг тийм. Тэгэхээр одоо бид нар одоо юу гэдгийг өөрт нь байхгүй юмаа стори гэдэг. Жилдээ за эсвэл сарда ганцхан удаа иддэг тэр одоо хамгийн гайхамшигтай хоолносны дэлгээд тавьсан ширээгээ байнгын иддэг юм шигээр стори гэдэг. Тийм. Шууд л одоо бидний нийгэмд одоо харагдаж байгаа. Тэгэхээр тийм биш мөртлөө тийм болохыг хүссэн байдлыг босод илэрхийлэх байдлаараа
одоо бид нар одоо сошиал медиагаар амар маш илэрхийлж байна шүү дээ. Тэр нь ерөөсөө хамгийн сүүл рүүгээ логикгүй байдалд хүргээл уннаа л гэсэн. Тэгэхээр яг бүх юмаа гаргаад тавиал гэсэн. Одоо ийм санаа юм болов. За ингээд явсаар одоо манай бас юм санагдaltaй тэмдэглэлүүдээс харах юм бол нэг тэмдэглэл дээр одоо Мадрид февралийн 30 одоо 2 дугаар сарын 30 2 дугаар 30 гэдэг үгээр байхгүй шүү дээ. Тэгэхээр уншигч нар нөгөө мэддэг юм байна л да. Хараад явж байхад бол за 20 дугаар сарын 28 за өндөр жил бол 29-тэй. За энэ хүн гизүүдэд хэлчихдэг бол гэрхэн хүмүүс ажиллана. За сүүлдээ Мартин 86 гэдэг. Энийг бол итгэлсэн. За ингээд явдаг. За зохиолыг үндсэндээ уншиж байхад бол хүмүүс нэг тийм гротеск гэдэг маягаар бол нохотой ярилцаад ойлгоод байгааг нь харахаар их тийм хоржоонтой хөгжөөнтэй байдлаар ихэнхдээ их 80 гаруй хувь нь бол хөгжөөнтэйгээр ингэж уншдаг. Тэгээд баг-багаар Google бол уншигчийг яг галзуун хүний галзуурч байгаа тэр айдас руу ингээ оруулж эхэлдэг. Хүн ингээд хараад за тэдгээр 10 дугаар сарын 3 өдөр гээд ингээд уншиж ингээд явж хаад сүултээ өөрөө уншчихад Мартин 86 февралийн 30 энэ тэр ингээд гэдгийг хараад гэт хүн өөрөө мэдээд штэ шууд галзууршаа гэдгийг маш ойлгомжтойгоор ингээд одоо цаг хугацааных нь хувьд ингээд илэрхийлж байна гэдэг. За энэ бол хамгийн сүүл рүүгээ хүмүүс эхлээд population-ыг илэглэж, доогөлж, хөгжилтэй юм санагдчихсан бол хамгийн сүүлд ээж минь намайг авраач гэж хэлдэг ш нөгөө эмчнэр зодоод хүүтөө сасгаж яхад нь тий. Тэгэхэд анх удаага хүмүүс population-ыг галзуу хүн биш юм а энэ бол хүн юм а гэдгийг хардаг ш тий. Тэгэхэд өөрөө өөрлөгөө шуталдаж байгаа байхгүй. Би энэ хүнийг доогөлж харснараа тухайн үед байсан тэр одоо албан тушаалтан тэр төвшмөл даамал хүмүүсээс би юугаар ялгаатай юм бэ гэдгийг уншигчдад өөртөө яагаад ч юм сануулдаг. Тэгээд ээжээ гэдэг үгийг ингээд сонссноор хүмүүс шууд population-ыг хүн гэдгийг шууд хардаг штэ. Тэгэд өөрөө түүнийг гадуурхаж байсан, түүнийг дорд гэж үзэж байсан хүмүүсийн нэг нь болсон явдгаа уншигч өөрийгөө харж илэрхийлсэн. Google-ийн сэтгэл зүйн мастер болохыг нь шууд илэрхийлнэ. Тэгэд хөөрхий ээжээ гэж дууддаг нь бол сэтгэл зүйн регрессийн одоо нэг илрэл буюу regression буюу хүн одоо нэг ямар нэгэнтэй нөгөө аюул тулгарсан тохиолдолд бол хамгийн одоо аюулгүй газар буюу эхийн хэвлэгээ санддаг учраас ээжээ гэж одоо хэлсэн байдгаа гэдэг. За ингээд ийм зохиол юм. За тэгээд энд бол яг сүүлийн дурдах хэвчтэй хамгийн чухал санаа бол мань хүний гом бүтээлийн тэр гол арга барилын хувьд бол энэ нулимсны хажуу гарах комеди, трагедийн хажуу гарах комедиг оруулж ирсэн буюу одоо юу гэх юм black comedy, dark comedy гэж оруулж ирсэн тий. Grotesque маягаар нохоонуудыг оруулж ирээд хүнийг сэтгэлийг хөгжөөж ирсэн бол dark comedy-гээр хүний жинхэнэ байдлыг нүүрэн дээр хасгалж шүү дээ тий. Тэгэхээр энэ бол black comedy, dark comedy-гийн хамгийн ихний юм а гэж ингэж гаргаж ирсэн гэдэг. За тэгээд мэдээж хэрэг Оросын болон дэлхийн маш олон одоо шүүмжлэгч нар бол бичсэн байдаг тий. Тэгээд жишээлбэл Виссарион Белинский бол хамгийн гүн гүнзгий бүтээлүүдийн нэг гэж нэрлсэн. За дээрэс нь Лолита нарыг бичдэг Владимир Набоков бол энэ уран зохиолын гоц чадвартай бичлэгийн хэм маяг нь бол ертөнцийн уран зохиолын хэм маягийг хаглаа хийчлаа гэж жишээлбэл төрөлсөн байх жишээтэй. За дээрэс нь мань хүн бол хамгийн сүүлд одоо дурдах ёстой хүн бол Франц Кафка юм аа гэж. Франц Кафка бол одоо яг энэ галзуу хүний өдрийн тэмдэглэл хоёр бол оршихуун хувьд бол нэг юм аа гэж тийм ээ. За хүний нийгэмд хэрэггүй болохдоо нэг нь хорхоо болдог тий. Нөгөө нь бол галзуу хаан болж өрж байгаа гэдэг нэг ёсны хувирллыг явуулснараа бол Кафкатай төсөөтэй юм гэж харуулж байна гэдэг. За тэгээд нэгдсэн дүгнэлтийн хувьд бол энэ зохиол нь бол нийгмийн хатуу зин эсрэгүүцэл юм а. Дараагийнх нь хүний гав ганцаархнаа байгаа ганцаардлынх нь дуйл юм. За тэгээд сүүлд нь төсөөлт болон бодит байдал дээрх философи гэж гарч ирж байна гэдэг. За тэгээд энэ зохиолоор болохоор Google бол бид нарыг бол сэрэчэ гэж хэлсэн, сэрцгээ гэж хэлсэн. За population-ыг бол галзуурах замаар тухайн нийгмийн бүх солиорол галзууг нь тэр чигээрээ дэлгээд тавьсан. За ийм зохиол ийм одоо тууж байна да тийм. Тийм. Хууж доторх нэг хэсэг. Тийм тууж доторх нэг үгэл. CapCut, Canva, Gemini, Google View болон бусад олон төрлийн email оюуны премиум эрхүүдийг хамгийн хэм дүнээр авахыг хүсэж байна уу? Тэгвэл Digimon Memon сайтаар зочлоорой.
Мөн худалдан авалт хийхдээ Freem промо кодыг оруулснаар нэмэлт хөнгөлөлт идэх боломжтой. Хэмнэлттэй, хурдан, найдвартай. Digimall MN таны AI ертөнцийн хамгийн зөв сонголт. За тэгээд энэ том зохиолчийн энэ том одоо зохиолыг бол Лүшүн буюу Хятадын орчин үеийн утга зохиолыг одоо үндэслэгч энэ хүн одоо энэ хүнээс ийм inspiration буюу одоо нөлөөлөл авч галзуу үний өдрийн тэмдэглэл гэдэг ийм зохиолоос бичсэн байна. За Лүшүн гэдэг хүн бол 1881 онд төрсөн 9 сарын 25-нд төрсөн Жожиан мужид төрсөн одоо Хятадын урд мужид төрсөн гэсэн үг. Энэ мужид төрсөн юм байгаа. Тэгээ түүний жинхэнэ нэр нь бол Жоу Шүрэн гэж нэртэй. Тэгээд Лүшүн гэдэг бол өөрийнх нь уран зохиол одоо нөгөө юуны урлагийнх нь нэр ийм хүн байгаа. За тэгээ энэ хүн бол Хятадын утга зохиолыг бол одоо бас тесрэлт хийж гарч ирсэн ийм хүн байгаа. Одоо манай Монголын бол Давчторжийн нуцаг дорж шиг юм уу да. Тийм ийм хүн байгаа. Тэгээд Лүшүн 1918 онд энэ одоо галзуу үний өдрийн тэмдэглэл гэдэг зохиолыг бас бичсэн. Тэгээд Лүшүн өөрөө бас Япон хэлтэй, Орос хэлтэй байсан байна. Тэгээд Оросын бас том зохиолчийн одоо зохиолуудыг хятад хэл рүү бас их орчуулдаг байсан. Тэгээд хвчлэн бас Гоглийн зохиолуудыг бас их орчуулсан. За тэгээд Гоглийн зохиолуудыг орчуулж явах явцдаа бас энэ галзуу үний өдрийн тэмдэглэл гэдэг зохиолыг уншаад за энэ хүн ингээд хувь хүн талаас нь ийм одоо галзуу үний өдрийн тэмдэглэл гэдэг ийм шүүмжлэлт ийм зохиол бичсэн бол би одоо нийгмийн одоо шүүмжилж ийм галзуу үний өдрийн тэмдэглэл гэдэг ийм зохиолыг бичье гэдэг санаагаа аваад яг Папришин шиг гол дүр нь бол Лүшүний гол дүр бол Папришин шиг биш шал ондоо үйл явдал нь ч гэсэн маш их ондоо тийм зохиол байгаа. За тэгээд Лүшүн бол Хятадын утга зохиолд бол маш олон том сэргэлтүүдийг авчирсан, нийгмийн маш ихээр шүүмжилсэн. За тэгээд бидний дээр бас задлж байсан Аккугийн үнэн түүх гэж байгаа. Тэгээд Аккугийн үнэн түүхээр бол тухайн үеийн манж үндэстэнд одоо дарлагдчихсэн тэр одоо хөдөө тосгоны хүмүүс ямар байсан тий бичдэг. Тэгээд Лүшүн бол ер нь дэлхийгээс тосгон руу өнгөсөн хүн. За Хятадын тосгоныг дэлхийд задлж авчирсан. Дэлхийд харуулсан тэр тосгоны хүн ямар байх юм гэдэг талаар бичсэн хүн байгаа. Тэгээд Лүшүний зохиолуудын одоо бааtruуд нь хөвчлэн яг тийм тогтсон нэр бол байдгүй. Жишээ нь одоо Акве гэдэг бол Агве гэдэг одоо ийм нэртэй. Гэхдээ ингээ нэр нь бол тодорхой биш гэдэг бичдэг. Өнөөдрийн энэ галзуу үний өдрийн тэмдэглэлээр байгаа дүр ч гэсэн нэр байхгүй. За тэгээд зохиол бол яаж эхэлдэг гэх юм бол богино хэмжээний тийм оршилтдаг. Тэгээд зохиолч буюу одоо энэ хүүрнэгч маань эртний одоо нэгэн найзынхаа дүүгийн одоо галзуурсан гэж сонсч ирсэн. Тэгээд ер нь ямар байгаа юм болоо энэ сэтгцийн өвчин нь ер нь одоо яасан болоо гэж сонсоод эргэж очихоор одоо болдог. Одоо бид нар одоо төсөөлөхтэй бол тийм Хятадын тосгонд байгаа үйл явдлаар төсөөлөх хэрэгтэй. Одоо Гоглих бол Петербург хотод болоод шүү дээ. Лүшүнийх бол тосгонд болж байгаа үйл явдал. Одоо 1918 онд бичсэн гэхээр одоо юу гэм бүр эртний одоо тийм нөгөө юун дээр байгаа өлсгөлөнгийн үеийн байгаа гэж одоо төсөөлж бас болно. Тухайн бас нөгөө ноёдын үзэл санаа, феодалын нийгэм байгаа гэж төсөөлөх хэрэгтэй. За тэгээд эргэж очиод нөгөө дүүн ингээ галзуурсан байсан яасан бэ гэдээ очиод асуусан чинь дүүн бол аль хэзээ итгэсэн. Одоо сэтгцийн өвчин идгэрээд тэгээд ингээд ажил төрөлдөө орцсон. Чи ингээд одоо галзуу багтаа бичсэн юм одоо 2 дэвтэр байгаа чи ингээ уншиж болно гэд. Тэгээд тэр дэвтрийг одоо хүрнэгчд өгдөг. Тэгээд зохиолч маань бол тэр дэвтрийг уншиж агаад тэгээд яг өдрийн тэмдэглэл шиг бичдэг. Тэр одоо тухайн хүний өдрийн тэмдэглэлийг уншиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд энэ зохиол маань эхэлдэг. За зохиол маань эхлээд бол энэ гол дүрийн галзуурсан хүн маань бол нэр бол байхгүй одоо зөвхөн нөгөө нэг яг өдрийн тэмдэглэлийн хэлээ явж байгаа байхгүй. Тэгээ нэг шүн ингээ сарны гэрэлд одоо хараад одоо гинт сэтгэл нь ингээ сэргээд одоо эргэн тойрныхаа бүх зүйл нь одоо нэг л биш байгааг ингээ ойлгодог. За энэ хүн бол өөрөө сэхэтэн хүн. Одоо энэ галзуу үний өдрийн тэмдэглэлийн гол дүрийн баатар бол сэхэтэн хүн. Сэхэтэн аралтай. Тэгээ нэлээд ном сонин сайн уншдаг. Тухайн тосгоныхоо бас нэлээд одоо нэр нөлөөтэй тийм Уг нь бол тий. Тэгээ уг нь бол тийм хүн. Гэвч нэг орой одоо ингээд сарны гэрэлд галзуурж байгаа байхгүй юу? За тэр Лүшүн тэрийг одоо сарны гэрэлд байжгаад ингээд галзуурж байна гэдгийг юугаар илтгэж байгаа гэвэл тэр хүн ингээд шүн унтдаггүй байсан. Унтдаггүй байсан гэдгийг бас харуулж байгаа. Хүн унтахгүй ингээд удаан яваад ахаар одоо сэтгцэн ингээ өөрчлөлт орж байгаа гэдгийг илтгэж байгаа. За тэгээд гинт сэргээд эргэн тойрны бүх зүйл нь нэг л биш байгааг анзаардаг. Нэг л биш болоо тэгэл тэр тосгоны хүмүүс нь ингээд тийм өөрийг нэг сонь хандл. Тэгэл ингээ гудамд явжгаад нохой гардаг. Тэгээ хажуу айлынх нь жаав гэдэг айлын нохой өөртөө ингээ ярьж эхэлдэг. Нохойтой яриад Адилхан юм биш. тий адилхан ярьж байгаа байхгүй. Нохойтой яриад эхэлж байгаа. За тэгэнгүүтээ энэ нохойтой ярьж эхэлж байгаа нь бол одоо Хятадын том зохиолчид ингээд бас энэ дээр ингээд үнэлт хийсэн байдаг л да. Одоо бидний мэдих амьдрахыг хэцүү юуха байгаа. Юуха бол нэг ярилцсан дээр дурдтай бол
Лүшүн бол агуу зохиолч гэдэг бид нар яаж мэдэх юм? Лүшүн тухайн одоо хүнийг галзуурсан байна гэж бичгтээ нэгэн л өгүүлбэрээр бичдэг. Тэр нь бол за энэ галзуурсан хүн нохойд ярьж эхэлж байна. Хажуу айлынх нь жаав гэдэг айлынх нь нохой өөртөө яриад эхэлж байна гэдгийг нэг л өгүүлбэрээр бичиж байгаа. Бид нар харин одоо бидний энэ сулхан зохиолчд бол хүнийг галзуурсан байна гэдгийг бичгтээ бол бараг 500 өгүүлбэр 500 хуудас яваач нөгөө хүн маань ирүүлээрэ хിവэрэ байна гэд ярьж идэг. Тийм учраас Лүшүн бол ингээ агуу зохиолч юм аа гэдэг ингэж үнэлдэг өндөг байна. За тэгээ нохой яриад эхэлж байгаа. Тэгээ нохой ярьж эхлэнгүүтээ бас өөрийг нийтэх гэдэг байгаа байхгүй юу? За тэндээс гол дүрийн хүнд юу орж ирнэ. Нохой ингээ хуцаад өөрлөө ингээ дайрах чинь тэнгүүд энэ намайг идэх чинь гэдэг одоо ингээд бодол орж ирнэ. Одоо өөрийн бас нэг логик явж штэ ингээд намайг идэх чинь гингүүтээ эргэн тойрныхоо бүх хүмүүсийг тэгээд эхэлнэ. За энэ тосгоныхан бол ингээд хүн иддэг, хүний мах иддэг болоод ирнэ. За тэгэнгүүтээ гудамд байгаа хүмүүсээс ингээд айдас нь төрөөд өөрийгөө төвжиж эхэлнэ. За өөрийгөө төвжээд өөрөө бас хэд хүн байгаа ш ном сонин, ном зохиол бүх юмнууд байгаа. Тэнгүүдээ түүх судлана. За энэ одоо юу? Ийм одоо хүн иддэг ийм түүх байна уу? Тэ? Өмнө нь одоо хүн идчихсэн хүмүүс байдаг уу? Тэр хүмүүсийг юу яаж амжилах уу гэдэг талбар ч юм уу. Тэгэж бодож эхэлнэ. За тэгээд ном уншнаа. За ном уншаад явж байхдаа бол Хятадын 4000 жилийн түүхийг одоо ингээд сөхөөд уншиж эхэлнэ. За тэгээд сөхөөд одоо түүх дээр уншаад эхлэнгүүтээ нэгүүлсэнгүй ёс, журамт ёс. Тэгээ мөн одоо күнзийн сургаал мургаалыг уншаад эхэлнэ. За тэгэнгүүтээ тэрэн дээр юу гэж байгаа? Гингүүтээ за энэ бол журамт ёс бүх юмнууд байна. Гэхдээ хуудас бүр дээр хүн идэх гэсэн хоёрхан үгэл одоо дүүрэн байна гэж нөгөөх хэлцэн хүмүүс маань одоо бодож эхэлнэ. Тэнгүү тэрэн дээр Лүшүн зохиоллороо бол күнзийг шөмжилж гин тухайн одоо дорны соёлыг шөмжилж гин. Тэрнгүүр юу гэж хэлж байгаа? Феодалын нийгэм хүн хүнээ идэж амьдрт юм байна гэдгийг харуулж байгаа гэсэн үг. Тэгээд ингээд одоо юу гэдэг чинь феодалын нийгэмдэр чинь бол эзэн гэж байгаа. Тэгээ эзний одоо туслах гэж байгаа тариаланчид байгаа шүү дээ. Тэр хүмүүс бүгдээрээ хүн хүнээ идэж амьдрт. Хүн хүнээ мэрж амьдрт. Гэдгийг яг энэ том хор санаа гомж хэлж байгаа. Тэгээ одоо хүртэл манай урд төрчдөр бол күнзийн одоо соёлыг бол бид нэг баримтлана гэдэг ч юм уу тиймэрхүү юм байгаа. Гэтэ күнзийн соёл чи юу юм? Эцэг нь эцэг байх, эхнэр нь эхнэр байх гэдэг чинь эн чинь хүнийг идээд байгаа байхгүй. Чи тэр хүнийг эхнэрээ болгож авчраад тэгмэд эмэгтэй хүн бай, их хүн бай гэдгээрээ ингээд идэж гинэ гэдэг цагаар болоод байгаа. Тэгэхээр бүр 1918 онд энэ хүн сэрэгсэн байгаа байхгүй ингээд энэ галзуу хүн сарны гэрэл сэрэгж байгаа нь юмсыг өөрөөр харж байна. Феодалын нийгмээ шүүмжилж харж чадж байгаа. Тийг илтгэж харуулж байгаа. Тэгээд сүүл рүүгээ энэ зохиол ингээд явж байгаад нөгөөт чинь ингээд сүүлдээ юу аа дурсан ах дээрээ одоо ингээд ах нь хөрхөнтэй одоо ингээд хурж ирэл нөгөөт чинь австрал хоолонд өгвөл одоо юу аж эхэлнэ. За манай ах бол одоо манай тэр баг дуу хөрхөнд нисорчтэй. Тэгээд тэр бас энэ дээр нөгөө хүний бас үзэж туулсан зовлон өөрөө өөрийнх нь тэр логикт нөлөөлөд явж байгаа хгүй. Тэнгүүтээ ингээд дүүгээ алдсан бас нэг тийм одоо өөрийнх нь сэтгэлзэн бас нэг гэмтэл шүү дээ. Тэр гэмтэл нь бас өөрөө өөрийнх нь болцоосоход илүү их нөлөөлөд эхэлж байгаа. Тэнгүүд манай ах тэр дүү маань өгөхөд энэ манай ах дүүгийн маань махаар надад хоол игээд өгчөж. За тэгээд наад чинь Google-ийнх арай тий сондоо dark юм байна. Тий нийгмийн шөмжлөд эхэлж байгаа сте тий феодалынхаа нийгмийн шөмжлөд эхэлж байгаа. За тэгээд дүүгийн маань махаар ингээд надад хоол игээд өгчөж гингүүтээ өөрөө бодож байгаа. Би ч гэсэн энэ нэг том одоо цул энэ хүн иддэг хэсгийн нэг хэсэг юм биш үү? Би ч гэсэн хүний мах идсэн юм байна гэж боддог. За тэгээд хүний мах идсэн юм байна гэж өөрөө дээрээ бодож аваад өөрөө өөрөөсөө жигшин тайлж ингээд нөгөө оюун санаагаараа жигшэндээ бие махбодороо жигсэн тэгэл айдст параноид болж байгаа юм л да тэг ингээл бүх зүйлээс ингээл айгаал хаал гонгол ингээл айгаал гадуур хүн дугрангуут ингэж айгаал тэгэл айж явж байгаа л эднэр ингээд бүр ингээд юутай байна гэж бодож байгаа өөрийгөө одоо тэр бэргэн ихч мэгч нь хурж ирэл ингээл юм яриад гадаа ингээд шивнэлдэл тэгээ нөгөө дорны нэг соёлогч галзуурсан гэж хэлж болохгүй шүү гэдэг одоо нөгөө хорт авдар туссан бол бити хорт авдар туссан гэж бити хэлээ гэдэг. Европын одоо өрнийн соёлоор бол одоо шууд хэлж байгаа. Өөрөө тэмцтэй өөрөө тэмц гэж хэлж байгаа. Дорны соёлоор бол ингээд нөгөө эргэн тойрны ингээд нуух маягаар тий. Тэгвэл ингээд галзарсан байна гэл нөгөө гэр бүлийнх нь хөрхөнтэй өөрийг нь яриад. Тэгээ тэр шивнж байгаа нь болохоор за намайг одоо тэдний орой тэдний сарын одоо тэдний орой ингэж шарж ингэж одоо юу ах ч юм байна. Тэгээ намайг ингээд хоололж жагаад тарган болгож жагаад одоо ингээд өөхтэй сайхан махтай болгож жагаад ингээд намайг одоо итгэж байгаа юм байна. Намайг орой чанж идэх болов яаж идэх болов гэдэг ингээд бүр төсөөлнөөс явж өгнө. Тэгээд тэр төсөөллөөрөө ингээд явсаар байгаад хамгийн эцэст нь бодно. Хүн идээгүй энэ одоо энэ бурангуй ёсны нэг хэсэг болоогүй зүйлс юу байх вэ гингүүтэй хүүхэд юм байна гэж бодно.
шин төрж байгаа хүүхэд юм байна гэж бодно. Тэнгүүтээ зохиолын төгсгөлд нь ингэ хэлдэг. За хүн идээгүй тэр хүүхдүүдийг аврагт бичлдэг. Тэгэхээр Лүшүний нэнгүүрээ юу ч хэлэх гээд байгаа. Одоо хуучны ёсоо те ахмад үеийнхэн бол хуучин үеийнхэн бол шинэ үеэ бас идэж байна. Тийм учраас шинэ үеийг авар. Шинэ ирээдүйн үедээ битий саад бол. Ирээдүйн үеэ битий ингээд орж боогдвол гэдэг утгыг илэрхийлж гаргаж байгаа. Тэнгүүдээ хамгийн сүүлийн өгүүлбэр нь хүүхдийг авах. Тэгээ энэнгөр бол тухайн одоо нийгмийг сэрэх ёстой, сэрээч тий. Тийм шинэлэг байгаа ч битий ингээ хүн идэж байгаа юм шиг тэр феодалын нийгмийг олчлаач солиоч гэдгийг энэ ийм зохиолоор ингээд илэрхийлсэн байна. Тэгээ энэ зохиол бол цөөхөн одоо хуудастай бараг 30 тууц арай хүрэхгүй нөө тийм зохиол байгаа. Тэгээд энийг бол монгол хэлээр бас Монгол Улсын их сургуулийн багш нар бас орчуулж гаргасан байгаа. Буруу санааг бол гэгээ гэд багш орчуулсан санагдаж байна. Тэгээд монгол орчуулгатай бас байгаа. Та бүхэн бас ингэж уншиж олноо. За тэгээд энэ хоёр зохиолын одоо энэ зохиол төр бол тэр хүн идэх каннибализм гэдэг одоо зүйлийг одоо ярьж штэ. Тэр нь бол одоо бодит мах идэх тухай бас одоо харин нийгмийн одоо хатуу тогтолцоо тий одоо хүнийг эрхчлөө, хүний эрхчлөө сэтгэхүйг ингээд одоо мүлдэж байдаг. Энэ нь бол одоо нийгэм өөрөө хүнийг идэж байгаа маа тий нийгэм тухайн хүнийг идэж байгаа хуучин зүйлс күнжийн сургаал ямар нэгэн сургаалууд бас тэр хүнийг иддэг, феодалын нийгэм хүнийг иддэг, түүх хүнийг иддэг гэдгийг бас ингээд одоо анхруулж бичсэн байна. За тэгээд уламжлал ба шинжлэл хоёрыг одоо ингээд сарцуулж ингэж бичсэн юм зохиол. Тэгээд нийгмийн одоо хариуцлагыг хамгийн сүүлд нь одоо хэлж штэ тий нийгэм хариуцлагатай бай тэр шин төрж байгаа хүүхдүүдийг авраа тий бити энэ хуучин нийгмээр нүсгөө тий хуучин одоо бодлыг феодалын нийгмийг халаа гэж ингэж одоо сэргэлт өгч ингээ битсэн байна. За тэгээд Лүшүн бол өөрөө нэг анагаахын чиглэлээр сурч ирсэн учраас Японд сурж байжгаад одоо Манчин улсын үед ч Японд сурж агаад за юу хятадын одоо энэ том нийгмийн одоо хүний өвчнийг идэхээс гадна оюун санааныхын тэр өвчнийг идэх хэрэгтэй байна. Оюун санааны сэргэлт өгөхтэй байна гэд эргээд одоо хятад улстай буцаж ирээд Бээжингийн одоо Октийн сургууль, Бээжингийн коллежид одоо багшилж эхэлдэг. За тэрэнгүүрээ тэрнээс ахуулаад өөртөө ингээд урлагийнхаа нэрийг Лүшүн гэдэг нэрээ өгөөд тэгээд энэ гоё зохиолуудаа ингээд бичиж эхэлдэг. 1918 оны хамгийн анхны зохиол нь энэ галзууны өдрийн тэмдэглэлийн зохиол байгаа. Тэгээд энэ зохиол нь туснараа бол маш олон хүмүүст одоо сэргэлт боловсон байна. За тэгээд хоёр зохиолчийн одоо бүтээл болон юунууд ингээ харьцуулж ярихад бол Лүшүн бол 1918 онд бичсэн бол Гогол бол 1835 онд бичсэн байгаа. Тэгээд Лүшүн бол яг эндээс ингээд будаа эзсэн гэж хэлж бол арай болохгүй юм чи ингээ шал ондоо байгадаг шүү дээ тийм. Гэтэ бол нөлөөлөл авсан тий. Гоголын зохиол дээр бол хувь хүн өөрөө өөрөөсөө одоо ямар байх юм тий. Испани хаан болж гинэ гэдэг одоо тийм үзэлтэй байгаа юм бол нийгэм ямар байх юм гэдэг талаас нь ингээд хэмж бол одоо энэ чинь нэг өрөнд орны соёлын ялгааг бас ингээд оруулж бид нар бол уншиж бас болох нь. За тэгээд хоёр дөрүүдийн ингээд харьцуулж ингээд бас ярих юм бол Гоголын дүр бол нөгөө доод тушаалын төшмөлтэй ядуу хүн баа. Лүшүний дүр бол Сэхэтэн давхрын хүн байгаа. За тэгээд галзуурлын шалтгаан нь бол Гоголын нөгөө Пришн бол нөгөө нэр төрөөс болоо тий албан тушаал хайр дурлалын бүтлгүүтлээс болоод ингээд Испани хаан болох гээд ингээд тэгээ галзуурч. Энэ Лүшүний энэ нэргүй одоо энэ галзуу хүн бол Сэхэтэн бол нийгмийг одоо хүн идэх ёс заншлыг одоо хувьснаар одоо тийч ингээд нийгмийн өөрөөр хараад эхэлж байгаа байхгүй. Өөрөөр хараад эхэлж байна гэдэг чинь тэгээд тухайн ойр тойрных нь хүмүүс нөгөө тийч ингээд царсан гэл ингээд ширнэл ярьж байгаа нь болохоор өөр байгаа юм л гэдэг байгаа байхгүй. Түүнээс тэр хүн ингээд одоо орчин үеийн энэ эрхчлөөтэй сэтгэхүйтэй юм сэтгэхүйгээ одоо эрхчлөөгөр байлгадаг нийгэмдэр бол эн чинь эрүүл хүн. Тэгэхээр Лүшүний тэр үед бол энэ хүн чинь галзуу хүн таарч ингэж бичсэн байна. Нөгөө яг нөгөө нийгэмд нь яг таалагдахгүй гаж буруу байх юм бол тэр галзуу хүн гэл шууд цааш нь явуулах гэсэн. Тийм, шууд цааш нь явуулах гэдэг толсгоныхон бол бүгдээрээ ингээд одоо хоройд тэгэл хоол моол өгөөл ингээд яг ахын байгаа тулдаа ингээд одоо амьд байлгаад шүү дээ. Ахын байхгүйсэн тэрийг аль хэзээ ингээд нохоо мохотой ярьдаг мэрдэг гэх тэгэхээр ч одоо яаж энгийнээр хүлээж авах юм те. Тэгээд нийгэм тэр аяараа үнэн зүйл худал зүйлд итгэсэн байгаад хэн нэгэн гарч ирээд яг үнэн зүйлийг хэлэхэд хүмүүст нэг галзуу гэж харж байгаа л адилхан байна. Юм шигээр тий. Тухайн цаг үедээ хүлээж авч чадахгүй байна л гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ Гогол бол одоо нийгмийн гаднах бүтцийг буюу одоо зэрэгдэв албан тушаалыг шүмжилсэн бол харин Лүшүн бол нийгмийн дотоод бүтцийг тий. Дотоод одоо соёл уламжлалыг ингээд оншилж эн чинь ийм буруу байна шүү тий. Хэд бас соёл уламжлалт юу гэж явж болохгүй нэ шүү энэ ингээд феодалын нийгэм бол яг л хүн хүнээ идэх юм. Яс тий хүн хүнээ идэж байгаа л юм. Зураг юм аа гэд. Тэгээ одоо нөгөө хятадд бас нөгөө хүн идэх гэдэг ийм бодит утгаараач байна.
мөн одоо энэ утга зохиолынхон утгаарч хүртэл бас байдаг. Энэ нь бол бас бид нэр одоо баян сонсч байсан да одоо хүүхдийн мах иддэг гэл те иймэрхүү имийг бол 1918 онд бас ингээд бас лүшөнөө сонсч л байсан байж таарна тэр бодитч байсан байж магадгүй одоо хүн залуухан болохын тулд яг дөнгөж төрж байгаа нэрээ одоо махыг эсвэл золбож байгаа хүний махыг иддэг ч юм уу те тэр нь одоо тухайн сэргэлт мэргэлт өгдөг тэр одоо манжийн үед бол одоо USC хийсэн байж болох те энийг бас ингээд шүмжилж оруулсан байгаа. Тэгээд одоо зохиолуудын төгсгөл дээр бол Гоглийн зохиол дээр нүгэж намайг авраач гэдэг одоо хамгийн эцэс тэр нөхцөөш та лөвшөөний хувьд бол хүүхдүүдийг аврагдсан тий ирээдүг авраа тий гэж хэлж ингээд төгссөн байна. За тэгээд Гоглийн хувьд дээр бол нөгөө хүн өөрийгөө тий намайг авраач гэж байгаа бол лөвшөөн бол ирээдүг авраа тий нийгмийг авраа гэж ингэж бичсэн байна гэж одоо зэрэгэлцүүлж ингэж харж болохоор тий. Тэгээд 100 гаруй жилийн өмнө одоо бүр ингээд сэргэлт өгөө тий сануулгыг ингээд биднэрт лөвшөөнүүлдээсэн байна. Тэгээд ийм богинохон бэсрэг одоо юм араман ч гэж хэлэхгүй юм да тий зохиол юм да тий эсрэг юм өгүүлэлүүд байна. Тэгээд нийгэм бол одоо өөрийгөө идэж ингээд амьдэрдэг. Тэгээд үндэстний уламжлал гэдэг үсэн. Зөвл нэр дарах юм байна. Гэтэ яг нөгөө хүүхдийг авраач гэдэг хэсэг таалагдлаа. Ер нь хүүхэд бол яг яаж өсгөж хүмүүжүүлнэ үү те яг тэр байхгүй те. Тэгэд нийгэм амар хэцүү байлаа гэд гарч иж байгаа залуу үед яг нийгмийн тусгал болгоод иж болохгүй хаа. Тэмцэх хэрэгтэй байх те. Тэмцэх хэрэгтэй тий. Гэтэ одоо өнөөдөр лүшүүний тэгж тэмцээрэй гэсэн нийгэм нь ямар байгаа вэ бид нар бас харж илэн тий. Яг хүүхдээ аварсан авраагүй юу тий. Тийм байна. Тийм болохоор бид нар бас бодмоор л юм байна. Тий. За ингээд ануун дээр дээр Николай Гоглийн галзууны өдрийн тэмдэглэл болон за эдийн алдар зохиолч лүшүүний мөн адил нэрт галзууны өдрийн тэмдэглэл хэмээх одоо энэ хоёр ста өөр санааг илэрхийлж байгаа бит боловч хэлбэрийн хувьд төсөөтэй харагдсан. Тэн зохиолыг одоо бит хоёр нийтэд нь ингээд анализ хийгээд ингээд ярьлаа. За тэгээд мэдээж хэрэг анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За тэгээд дээрэс нь Prince of дээрээ одоо subscribe тавьчаа дараад хэрвээ таалагддаг бол шүү дээ. Тэгээд мөн одоо лайк тавьчаа дараад за мөн эерэг сайхан сэтгэлдлүүдийг үлдээгээсэй гэж хүсэж байна. За тэгээд энэ эерэг сэтгэлдлүүд бол бид бүхэнд маш сайхан санагддаг. За ингээд цаашдын урмыг өгдөг шүү. Урам өгдөг те тэгээд урамшмаар байна. За ингээд дараагийн дугаар хүртлээ. Тэг баяртай үзэгчтэй. За эрхэм үзэгчтэй хэрвээ та бүхэн ууланд авирах гэж байгаа магадгүй ууланд аялах гэж байгаа бол та бүхэнд тодорхой зөвлөмжүүдийг хүргэх гэсэн. За нэгдүгээр хэрвээ та бүхэн ус авч яваад уух гэж байгаа бол усаа замдаа жигд тогтмол уугаад явах нь чухал шүү. Цангасан хойноо их хэмжээгээр уух биш, тогтмол уугаад явах нь илүү ач холбогдолтой байдаг. За хоёрдугаар хэрвээ та ууланд алхаж байхад дотор муу харах амьсгаа давчдах ийм мэдрэмж төрж ивэл заавал зогсож амраарай. Энэ бол аюул чухал байдаг. За гуравдугаарт хэрвээ та ууланд алхаж байгаа бол алхалтын гутал таяг за магадгүй уулын одоо күүртэг ч юм уу тийм зүйлсүүд хангалтгүй. Хаашаа явах гэж байгаа та бүхэн бас эргэн тойрны хүмүүстэй хэлж явах газрынхаа одоо холбоотой тэр газрын зураг за магадгүй GPS координатор ч юм авч явах юм бол та бүхний аялал илүү найдвартай аюулгүй болно шүү. Global Cities Tips